сургийг гаргаж өгөх. Ямар ч байсан. Дээрийн нөгөө багшийг дайрахтаад байсан машин биш үү? Тэрнээ шийдсэн доктортой амтал адилхан харагдав. Чи дотор нь юу аав үзэг юм? Үгүй. Багш надад шууд авцсан юм чинь. Ихтэй ямар ч байсан байхад нийлээ хүнд юм байсан. Юу ч юм. Ахын царайг харуул. Их л аюултай юм байна. Юу исэн юм бол? Өөрөө бодоод алаачтай. Надад сугаантаа галгаад. Юурээсээ харахгүй байсан юм. Хатаа сараа сайтай гэж өнгөрөөд идэв билий. Харч яасан. Хөөе. Одоохондоо миний тогтоон дотор юу байгааг нэг тарах чадвар арай хөгжөөгөө заяа. Чам тийм чадвар байсан ч гэсэн чи айгуул хөгжүүлэхгүй байж байгаад өхүүлнэ биз. Багш чамайг тэгж хэлсэн шүү дээ. Хөөе. Чам шиг гартаа барьсан тогтоон дотор юу байгааг мэдэхгүй ухаантай байснаас зарим нэг чадвараа хөгжүүлээгөө тэнэг байсан. Хамаагүй дээр заяа. Хүмүүс тэнэг юу гэдэг юм бэ чи? Чамд авьяас байт юм уу ер нь? Чи авьяас нь харах уу? Харъя. Чи яах? Чи яах? Ха? Хөөе. Хөөе. Би яах вэ? Хөөе. Чи. Дараавч юм чи. Хөөе. Алтан толгойгш хоёр шав. Юу бокс сургуулаад ирдэг билээ. Үгүй. Багшигаа хамгаалаад. Багшид ч ямар нэг аюул тохиолдсон юм. Тий. Үгүй. Багшигаа хамгаалах нь шабитны ирэх өөрөг үлээ гэж хэлэхгээл. Харин тийм. За. Багштай ч уулзах гэдэг нь олдгүй. Хаана байгааг мэдэхгүй үз. Багш юу? Чи мэдэх юм уу? Би мэдгүй, чи мэдэх юм. Үгүй. Би тойр мэдхгүй. Чи ч нөгөө букат үл. Гүү. Энд чинь табук шүү дээ. Хайрыг дээр ямар ч машин дагаагүй. Чи хий юм харсан болж таарсан тийм ээ. Тий. Би харин ойр жоохон PC тоглоод байгаа маа. Тэгээд тэрнээсээ болоод жоохон хий юм хараад гэх шиг байна. Үний хэлж байгаа. Гэхдээ үнэн. Заримдаа бүр тоглосон тоглоомонд орчоод би зүүдлээд байд юм чи шүү. Тэгэл харин заримдаа намаагч машин дагаад байгаа юм шиг. Тэ? Тэгвэл дүү. Эртхэн имлэгт очсон дээр юм байна да. Тий. За. Санаа тавьсанд баярлалаа мөрдөгч хаа. Хөөе. Чи одоо худлаа ярьж ирсэн юм уу? Чи надаар яах гэж ингэ дандаа тоглоод байдаг юм бэ? Өөр тагнуултаа кинондор гарч байгаа юм шиг. Үнэн сэтгэлээс орцсон байж ах чинь. Яа ч одоо дараалаа шүү дээ. Өөрөө яас их зөвхөн чи. Чи бидний цагаас болоод болсон ба шүү дээ. Үнхээр тэнэг илжигөө чиж байна яа. Чи тоглодог юм уу? Чи хөөе. Энд галзуугийн имлэг тавчигдээч. Очоод хамт очиж хитэн. За юу. Чи ч та адилхан цуг өдөр шөнгөө тоглодог үстэй. Би солиорс ямар ч юм шиг хүн амт явган дагуулж явахгүй заа юу. Адаглаа дагаад байгаа машиндаа өөрөө ороо суучдгийг за. Чи ямар тэнэг чи орсон машинд яа сууж явахгүй. Яаж ч байгаа суучна. Бити тэнэгт. Ой болцоо. Та ирч яасан. Муудалц чандгүй нөхдүүд бай. Багштайгаа таарлахаараа намайг уулзъя гэж юм шиг. Найзынхын талаар тодруулах гэдэг юм байна. Та хэрэгт нь олцсон юм. Уг нь багш чинь надад мэдж байгаа бүхнээ хэлвэл хэрэг нэлээ уршлах гэдэг юм л да. Мөрдөж хаа. Та ер нь шудраг цагтаа мөн үү? Миний духан дээр би хуулийн нэр барьсан л өөрч ингэ бичсэн байна. Тэгээ өчсөн байна уу? Үгүй л дээ. Тэгж үчээгүй бол энэ ах чинь шудраг цагтаа. Одоо нэгэн чинь шудраг цагтаа. Өдрийн отчиг л болсон гэсэн. За. Баярлалаа. Ийм сайхан багтаа сонсно гэж бодсон. Та багштай миний хэлснийг дамжуулах юм боллоо. Тэгээд ингэж муудалцгаа байлаа шүү нөхдөд. За би явлаа. Баяртай мөрдөгч хаа. Юу ааш? Үгээд авлага авдаг цагтаа өөрийгөө би төрийн нэрийг барьсан дөөгч ингэж хүн дээр бичиж. Тийм шүү дээ. Хөөе бурба. Айц гадаг би. Чи тоо одоо мөрмөрөө өсөн дээрээ. Одоо чи юу дахиж надтай уулзна гэж
Битээ бодоорой. Хитэд байгаа чи яаж байгаа бэ? Яг юу гэдгийг. Чи галзуу солиотой. Чи доорыг цуг авч сургууль дээгүүр дүүр хойногоо болно шүү. Хангалтаад байгаа чи би ирүүл байгаа зү. Хөш. Юу машин чи? Өө. Хангалтаад байгаа чи ирүүлгээд байгаа чинь багш намайг ингэсэн байхгүй юу? Энэ тухай хинт ч битээ ихээр гэсэн юм. Хангалтаад байлтай чи одоо. Наашаар та. Үгүй. Галзуу руу өөрийгөө ирүүлэх гэж байгаа ч тань. Би чам тайлбарлаад штеп. Багшийн тухай хинт ч битээ хэлээрэй гэсэн юм. Би ирүүл. Би бүр бурхны нэр. За боли. Багшийн нэрээр чамд хангаарлаа заа юу. Би ирүүл. Наашаар та. Би ирүүл. Ойлгож байна уу? Би тавбаг байна. Ирүүл. Чи. Үнэсээ гэдэг юм. Үнэн гэдэг штеп. Би багшийн нэрээр хангаалж байна. Би ирүүл. Йоо. Яад байгаа вэ? Өнөөдөр нөө. Өнөөдөр найзаар яад байгаа вэ чи? Тэгсэн үү? Тэгвэл чи сая яагаад энэ огт машин явахгүй зам дээр сөхөж наал галзуураад байсан. Хитэд байгаа чи өөрөө надад тоглоод ирсэн юм шүү дээ. Чи өөрөө анхнаас нь тоглож ирсэн. Тоглож ирсэн юм үү? Саа түүхэн чинь ирэх болоогүй юу? Гүг хаа нэр гэсэн л тээ. Та төлөвлөж амжих юм. Чи намайг ямар чухал ажлаар хайчгаад ирснийг мэдэхгүй байна уу? Аа? Би мэдэн л тээ. Өршөөгөр яах. Гэхдээ би харин Маяад тантай танилцсан гэж хэлээгүй юм аа. Тэгдэх нь яаж вэ? Тэнэг гүлэг. Аа? Гэхдээ би ямар годомчны тэнэмлүү. Тэгээ яхаа бити хэлгэн л тээ. Тантай танилцуулна гэд хэлчих юм бол цаадах чинь ирэхгүй гэж магадгүй шүү дээ. Байц. Чи ер нь салбаг далбаг гээд үгээрээ унагчсан юм биш вэз? Хогчин шүү. Гүг хаа би зүгээр Бодохдоо. Үгүй чи ер нь юу боддгийг? Чиний над усан тархич нь ер нь юу боддгийг? Эртээд нэг биеэ үнэлэгчтэй хаана хэвтэж байна гэлээ? Аа? Аятайхан байгаараа. Аятайхан байхгүй бол авсанд чинь хэвтүүлчихэн шүү. Ахаа яг ирнэ гэсэн юм аа. Би одоо цаглаад гэсэн. Абана. Мая. Наас нарийн чамайг нөгөө газараа хүлээгээл байна л да. Юу нэ? Гүй чамайг байна ахтайгаа танилцуулна гэд. Гүй чи байна уу? За яасан. Юу гэж вэ? Би жамчихгүй гэнэ яах. Буцаад асуучлаа. За. Чи миний даалгасан ажлыг ингэж л биелүүлдэг юм шиг те. За. Чи миний ямар ажлыг хаяад явсныг мэдж байна. Новш. Чи тэр бие үнэлэгчтэй зууралддаг цагаа наад хүүхэндээ зарцуул. Хогчин шүү. Би чамайг дүүгэн гэж бодохгүй шүү аа. Чамайг Маятай танилцуулна гэхээр нь аваа мо бэлтэргийн баг гэж утсан чинь марчаагүй хог. Дахиад ингэрхүү байх юм бол дүүгэн гэж бодохгүй. Алцсан шүү. Чамтай ярилцах гэж ирлээ.
Надад чамтай яриад их юм юу ч байхгүй. Би дараагад хэлдгээ бүгдийг хэлсэн. Чи ингэж тэнэгдэхэ байлвал биднэрт бүгдэнд нь амар юм шүү. Ай нагва. Би хийх ёслоо бүгдийг хийсэн. Тэр хамаг бузар булаа бүгдийг нь хийлээ. Одоо харин ширүүн дараа хэлсэндээ өрч. Намайг 50 орох болсон шүү дээ. Пил авт гэж утахгүй. Тэр тэмч амар орхидог хүн биш дээ. Миний гэр бүл, миний эхнэр хүүхэд ямар нэг юм тохиолдсон. Хамгийн бүхний өөр болсон шүү. Чичтэй буруу ишилсэн сүгших хүн юм аа. За яах вэ ёо. Харин хийсэн болгоны чинь би дараад амжуулъя. За. Амжилт хүсье. Намайг тав. Энэ миний эцэг санааг шүү. Би тэгсэн тэрнээ эцэг санааг шүү. Эрхэм сайдд төг утсанд уучлаарай. Уулзах хүсэлтийн маань хүлээг явсанд баярлалаа. Зүгээр дээ. Харин таны би чилэрх байна гэд дуулцсан гайгүй юу? Би гайгүй. Харин би танаас нэг чухал зүйл хүсэх гэж яваа юм. За, ямар чухал зүйл үлээ дээ? Баячуулын намын дотор байгаа итгэж болох шудраг цөөхөн хүний нэг бол та. Магтаал юуг сонсгоч сайхан байна шүү. Гэтэ та надаас юу хүсэ? Саяхан манай хөргөн болох гэж байсан залууг амнаас нь харсан. Тань тохоо сонссон баг. Тийм ээ. Энэ харамсалтай эргийн талаар би сонссон. Би сайн ч мэдчихэж байгаа. Би тэр хэргийг миний хөрөнгөтэй холбоотой үлдэгдсэн болов гэж сэжиглээд байгаа юм. Байж болох л таамаглал байна. Гэхдээ тань сэжиглэж байгаа хүн байна уу? Намын өдөртөх төвшөнд миний улааны уурхай сонирхоод байгаа хүмүүс нэлээд байгааг та мэдэх баг. Гадуур миний тухай янз бүрийн суу яриа одоо их тарж байгаа. Танигч нөгөө намд ханд өргөд гүгэд ин гэхээр сүлөө чихт исэх болоод байгаа шүү дээ. Надад тийм байхгүй. Харин манай тэр хөргөн болох гэж байсан залуу бол тэр намын нэлээд дээгүүр албачтай хүний нэг байсныг та гадарлах байх. Мэдлгүй яах вэ? Мэднэ. Тэгэхээр та энэ хэрэгт ер нь улс төр эдийн засгийн бүлэглэлүүд холбоотой гэж бодоод байна да. Гот яа харахгүй нүдэн дээр байгаа юм яах вэ? Би одоо тэр намд ханди өгөө гэж хэллээч гэсэн тэд надад итгэхгүй. Хэлээч хөгшин хүний насгүй болсон би одоо нэг хүнээс айгаад байх юм надад алга. Би одоо өөрийнхөө төлөө биш, охиныхоо төлөө хай санаа зовж яваа. Тэгээд ч өөрийнхөө өмч хөрөнгийг итгэлтэй аятайхан хүний гарт өгнө. Шудраг ёсоо ялах ёстой. Тийм бидтэй. Та энэ хэргийг хяналтанд аваач. Би таныг намын удирдлагуудтай уулзуулж өгөх үү? Ер нь ингэхэд хэн таны эсрэг хөдлөд байгаа юм болоо? Танд гадарлаж байгаа хүн байна уу? Надад хэлчих болохгүй. Ямар ч байсан би өөрөө тэр хүнийг олоодох. Тэгээд дараа нь бол идэх үү? За би таны ер нь юу хүсэж байгааг сайн ойлголоо. Та болгоомжтой байгаарай. Би энэ хэргийг өөрийн эрх хэмжээний хүрээнд хянаж бай. Та санаа зовлтгүй байж бай. Сайдын биш хувь хүнийхээ хувьд энэ хэрэг надад тун чухал байна. Учрыг би тань дараа хэлнэ.